Чамд захирал гэж байгаа үлээ өрхөлж. Зургийн багнахын гэрлийг асаа. За. Та бүхэндээ энэ ороо мэндийг хүргье. За бид нар энэ Нацаг дөржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн үүднээс та бүхэнтэйгээ өнөөр мэдчилж байна. Миний хажууталтайгаа өсгөөл Нацаг дөржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Дашуулгарын Индра гэж хүн миний хажууд байна. За бид нар өнөөдөр яагаад энд лайв хийх болсон бэ гэхээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд өвлийн үйлрэлд ер нь ингээд зогсохгүй одоо боломжоор явж байгаа. Зарим барилгууд зогссон ч зарим бүтээн байгуулалтын ажлууд бол ингээд тасралтгүй үргэлжлээд явж байгаа. Тэгээ энд ирээд байгаа шалтгаан бол та бүхэн тэр харж байгаа цирк тийм ээ. За энэ ард Алтан жолоо групп гээд за тэгээд тэр манай номын сангийн үндсэн хаягийг харуулж байгаа. Нацаг дөржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан гэдэг энэ байгууллагын өргөтгөлийн барилгын ажилтай бас та бүхнийг танилцуулж мэдээлэл өгөх зорилгоор ирж байна. За энэ бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын одоо хөгжлийн хөтөлбөрийн бүрэн санхүүжилтээр өдөртөө 1000 хүн хүлээж авах ийм одоо багтаамжтай ийм номын сангийн үйл ажиллагаа барилга угсралтын ажил одоо дуусах шатанд ороод явж байна. Аливаа гүйцэтгэх захирал хөрөдрөөч. За энэ номын сан орсноор бид нар энэ хуучин номын сандаа өдөртөө дунджаар нэг хүмүүс одоо уншигчдын эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад нэг 1000-аас 1500 хүн үйлчлүүлж байгаа бол бид нар энэ шинэ барилга ашиглалтанд орсноор дахиад 1000 хүн нэмэгдэх. Өөрөөр хэлбэл өдөрт 2000-аас 2500 хүн номын сангаар Нацаг дөржийн нэрэмжит нийтийн номын сангаар үйлчлүүлэх юм. Улаанбаатар хотын нийтийн номын сангаар үйлчлүүлэх юм боломж өгнө. За танаас би асууя. Барилга яг хэдийд одоо та дуусахаар төлөвлөж байна? Манай Moller Construction компани бол барилгын энэ угсралт каркасны ажил гадна битүүлэх ажлуудаа хийгээд дуусч байна. Одоо дулааны шугам маань тэнд явж байгаа. Дулааны шугам маань огтлогоо аваагүй байгаа. Дулааны шугам сүлжээний асуудал шийдэгдэнгүүт одоо дотор нойтон ажлуудаа хийгдээд биднес олсон комисс төлөөлөж өгнө. Интерьер дизайны ажлыг бол тусдаа компани хийж байгаа. Би та хэд нэг юм лээ. Одоо бидүүлээ ингээд 5 сарын 15 ингээд огтлогоо хийн штэ. Биш ээ. Одоо шууд одоо огтлогоо. Зөвшөөрөл авсан. Авсан уу? За хизээ огтлого чи. Тэгээ огтлогыг нь хийсэн. Одоо барилга руу оруулах ажлыг хийж байгаа. Тэгээ та нар нэг ойролцоод хугацаа хэлээд тэрийг Улаанбаатар нөгөө шугам сүлжээ хийж байгаа. Үгүй. Юуг нь би асуугаад байна л та. Барилгын чи ажил ер нь тэгвэл багцаагаар 5 сарын хэдэн дуусгараа? 5 сард ер нь бол багтаад орчин 100% ер нь бол орчин тийм. Яг Солонгос стандартын номын сангаар өргөтгөл маань хийгдэж байгаа. Одоо бол та өвлийн удирлыг ажирахгүй гадна талын фасадын ажлуудаа дуусгах байна тийм. Битүүрсэн байгаа. Улаанбаатар дулаан түгэхийн холболтын зөвшөөрлөө өгсөн юм байна. Огтлогоогоо авцсан. Одоо барилга руугаа оруулаад тэгээд дулаанаа эргүүлээд эхэлчингүүт нойтон ажлаа явуулаад 5 сардаа бас дуусгая гэсэн. 5 сардаа бол 100% орчин. Төлгөөтэй. Ийшээ нэг хальт өдрөө нь очиедхөө. Тэгэхээр өнөөдөр энэ манай номын сан дээр би ер нь хотын дарга болсноос хойш яг номын сан дээр ялангуяа Улаанбаатар хотын нийтийн номын сан дээр ирж амжаагүй байгаа. Бид нар бас энэ хавртаа Улаанбаатар хотын хариа байгууллагуудын үйл ажиллагаатай бас нэг үрчиж танилцаж үйл ажиллагааны чиг үүрэг, чиглэл за хөгжлийн бодлогын баримтчгүйлтөд уялдуулж хийж байгаа ажлуудтай танилцаж явъя гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаа. Энэ та харж байгаа хүн дотор талтай ингээд энэ шатаар ингээд дээшээгээ өксөд уншлагын тагим руу орно тийм үү? Тий, нэг давхар нь сургуулийн өмнөх насны боловсрол цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан. Хоёр давхар нь ингээд сандал бөгөөд энэ нөр уншигчийн сандал шатсан хосмол байдалтайгаар ашиглаж байна. Энэ номын сангийн нэг онцлог нь нэхэр ерөөсөө хуучин социализмын үед баригдажсэн нийтийн номын сангуудаас онцлогтой нь яг орчин цагийн нийтийн номын сангуудад тавьж байгаа стандарт чартын дагуу энэ номын сан одоо баригдаж байгаа гэж ойлгож байгаа. Хоёрт нь болохоор энэ номын сангийн бас нэг онцлог нь орчин цагийн одоо тэр орчин үеийн номын сангуудын стандарт интерьер рүү ордуулахад тусдаа интерьерийн компани ажиллаж интерьерийн тусдан гаргаж байгаа гэж бодож байна зөв. Тэр хүүхэд багчууд маань одоо сүүлийн үед бидний хамгийн том асуудал болоод байгаа энэ дэлгэцийн хамаарлаас
ангижрах зүйл бол ерөөсөө л номын сангаар үйлчлүүлэх. Тэгэхээр бид хүртээмжинд бий болгож иж хүүхдүүдийг энэ номын сангаар үйлчлүүл гэдэг ийм одоо бас шаардлага зөвлөмж өгөх зөв байх гэж бодож байгаа. Тэгээд энэ 5 сарда ямар ч байсан бахта 6 сарын 1-ээс өмнө нийтийн Улаанбаатар хотын нийтийн номын сангийн ашиглалт өргөтгөл ашиглалтанд орно. Гадна тал руугаа ийм гоё одоо үйлчлэл болчихлоо. Маш сайн. Энэ хойшоогоо ингээд 50 дугаар дэлгүүр харагдаж байгаа. Баруун тал руугаа одоо цэрэн доржийн талбай тийм ээ. Бүр баруун тал руугаа сөүлийн гудамж тэгээ урагшаага ихтлгүүр гэсэн ийм байршилтай газар энэ номын сан маань ингээд ашиглалтанд орохоор ингээд манай барилгачид энэ өвлийн хүүтнийг ажиглалгүй ингээд ажиллаж байгаа гэдгийг хэлье. За тэгээд одоо хуучин номын сан руугаа орж хэдүүлээ бас дотор нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар. За тэгээд энэ Молор констракшны хамт олонд бас амжилт хүсье. Та хэд маань энэ ажлаа ингээд нэг хугацаанд одоо шинжил цодгосон хугацаанд ашиглалтанд оруулах хичээж ажиллаарай гэж хүсэж байна. Тэгээд бид нар хотоос комисс ажиллуулах бусад ажлууд дээр нэлээд тийм шахуу ажиллаад байгаа гэдэгхөө. Манайх ч гэсэн угаасаа олон жил барилга явж байгаа. Дандаа нийгмийн чиглэлийн барилга барьдаг. За амжилт хүсье. За баярлалаа. За одоо юу руугаа ороодох юм Индра. За ер нь өдөрт нэг 1500 хүүхэд залуучууд одоо уншигчд тийм ээ. Номын сангаар ирж үйлчлүүлж байна гэж тийм. За эндээс сургуулийн насны болон сургуулийн насны болон сургуулийн өмнөх насны хичнээн хүүхэд ирж энэ номын сангаар үйлчлүүлж байна. За манайх одоо болохоор 7 хоногийн 7 өдөр өглөөсөөс орой 8 хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтийн буюу ахмад, залуучууд, оюутнууд, цэцэрлэг, сургуулийн бүх насныханд үйлчлэл үзүүлдэг ном соёлын. Энэ чинь ер нь бол Төв номын сангийн дараа орчин цагт баригдаж байгаа анхны 2 дахь номын сан тийм. Бид нар чинь нөгөө нэг Төв номын сан дээр чи би нэг очиод тэр нэг хажуудлынх нь стандарт зөрчиж баригдсан барилгыг энэ хураасан шүү дээ. Санаж байна уу? 11-р хороололт тийм. Шинээр баригдсан бас өргөцсөн. За энэ чинь л яг бидний хүүхэд тогтол орж ирдэг байсан. 45 жилийн төвтэй. Энэ гадна зураг мөргөнөр хөөснөр хөвөр байна тийм. Тэгээд 45 жилийн төвхтэй Монгол улсад байгаа цорын ганц хийж хэлэгдэж болохоор харааны бэрхшээлтэй онцгой хэрэгцээтэй буюу хүчин бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сан гэдгээр онцлогтой. Танах бол нэлээд метр квадрат том шүү дээ тий. 7000 м квадрат гэж нийт 13 онцлогын жижиг том танхимтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энд хүмүүс онцлог онцлж байгаа зүйл байгаа. За энд болохоор үнэгүй интернет онцлог. Энд А-банк гэсэн үндсэн том заалууд. Энэ ийш ороод дүрс авчих. Би энэ талд нь ярьж За. байна. Энэ дотроо ингээд юу юм бэ? Онцлогын тайван дотроо. Тэнд би нөгөө харааны бэрхшээлтэйг тань танилцуулах гээд гаргацсан баа. Одоо энэ тал бол үнэгүй интернет ингээд бас. Тийшээ А зал, Б зал. А, Б залтай. Одоо энэ яг чанга зүүн талд харааны бэрхшээлтэй хүмүүс зориулсан. Уншлагын танилцуулга гаргасан байна тий. Манай дээр бас 2 харааны бэрхшээлтэй иргэд байгаа. Ажилтны. Уншлагын бас танхим нөгөө тусгай ном хангамж гаргасан юм байна тий. За. За тэгээд 0-18 насны хүүхдүүдэд зориулсан уншлагын номуудыг бас санал болгоно. Хүмүүс ном уншиж байгаа. Дээд давхартаас уншлагын танхим байгаа. Тий. За энэ хэсэг бол манайх Америкийн нэгдсэн улс, Солонгос улс, за Арабын нэгдсэн Эмират гэдэг улсуудын элчингүүдийг дамжуулаад тухайн улсын соёлыг танилцуулах гэж явдаг. Энэ бол 20 жилийн хамтын ажиллагаатай Америк соёлын төв буюу одоо Fulbright тэтгэлэг гадагшаа. Fulbright тийм. Тэгэл одоо гадагшаа Америкийн чиглэлээр сургалтанд явж байгаа хүүхдүүд бол эндээс ирж Америк багш нараас үнэгүй сургалтууд авдаг. Энэ нөгөө Америк нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг тогтолцоодын мэдээллүүд энд байгаа юм байна шүү. Залуучууд багш нар нь бол ингээд өөрөөр хэлбэл 7 өдрийн 7 өдөр сургалт. Fulbright-ийн дэмжлэгээр манайх ч бас олон хүмүүс сурч байна шүү дээ. Тэгэхээр эндээс ирж шинээр одоо нөгөө 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа тийм ээ. Мөн төгссөн ч гэсэн одоо Америк нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэг таврагдахыг хүсэж байгаа хүмүүсээс энд ирж мэдээлэлүүд авах юм тий. Тэгээд эсэ бичүүлэг, англиар ярих, за тэгээд 200 animation гэдэг маш олон сургалтуудыг үн төлбөр буюу явуулж байгаа номын сан дээр одоо ч гэсэн доор нэг сургалт явж байгаа шүү. Номын баяжилт юм байна. За номын баяжилт бол нийт 5 номын сан нийлээд 546,000 харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1000 гаруй гэдэг нийт 600,000 гаруй номын фондтэй. Өөрөөр хэлбэл
5 номын сан нийлээд номын сангийн харьяа 4 номын сан. 4 номын сан. Нэг нь Соём кино театр дээр Тий, байгаа тийм үү? Сангаархан дүүрэг. Сонгон найрхан дээр. Хоёр дахь нь болохоор Чингэлтэй Горкийн номын сан. Горкийн номын сан. Гурав дахь нь Баян зүрх дүүргийн номын сан. Баян зүрх дүүргийн 48 дугаар сургуулийн хажуутай Яг бидний оноо, хүүхэд тий, байхад яг, ордог гэсэн номын сан. Зөв. Тий. Дөрөв нь хаал дүүрэгтэй байгаа. Үйлчлэгээний төвийн хажуутай 120 хүлээл авч чаддаг. Тэгэхээр бид нар нэг ийм манай мөнх цэцэг зөвлөх нэг соёлын асуудлаараа явж байгаа. Тэгээд бид хэд ямар асуудлууд ярьж байгаа гэхээр номын сангуудын хүртээмжийг нэмэгдүүлье гэдэг ийм бас одоо хөтөлбөрч туссан. Тэгээ хүүхдүүдийн сүүлийн хамгийн том асуудал болоод байгаа нэг утасны дэлгэцийн хамаарал гэдэг. Дэлгэцийн хамаарал мөн ганцаардал гэдэг нэг тийм том асуудлууд үүсээд манай одоо зөвлөхүүд энэ тал дээр хэдүүлээ ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээ. Өөрөөр хэлбэл номын сангуудынхаа хүртээмжийг нэмэгдүүлээ. Хүртээмж нэмэгдүүлснийхээ хэрээр хүүхдүүдийг тийшээ номын сан руу очих одоо сонирхлыг нь өдөөж өгье гэдэг ийм одоо байдлаар бид нар ажиллаж байгаа гэдэг хэлээ. Тэгээд танаа энэ шинээр өргөтөл мэрэгж байгаа өргөтөлөл нэлээд бас ингээд хүүхдүүд үүслүүлэх, залуучууд үүслүүлэх том орон зай соёлын орчин үүсэж байна гэж харж байгаа. За тэгээд энэрэд ажлын амжилт төсөй. Улаанбаатар хотын зүгээс Улаанбаатар хотын нийтийн номын санг одоо бэхжүүлэх тийм ээ. Номын фондыг нэмэгдүүлэх. За шинэ одоо орчин цагийн уншигчдыг татах чиглэлээр та бүгдийн санаачлах ажлуудыг би хотын даргын хувьд бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэдгийг Маш их баярлалаа. хэлье. За баярлалаа. Би бол өнөөдөр айгуу тийм нөгөө шуурхаа дээр загнадаг биш. Айгуу тийм биш. Өнцгөр яаж байгаа шүү дээ. Гэхдээ би саяны ярьж байгаа болгоо яг бодтой. Өөрөөр хэлбэл та хэд ямар шин санаачлалууд орох. Би өмнө хэлсэн шүү дээ. Шин санаачлалууд та хэд маань оруулж ирээ. Тэрийг хэдүүлээ дэмжиж ажиллая. Олон хүн энэ номын сангаар өөрчлөлттэй тийм ээ байгаасаа гэж бодож. Тэр бидрийг нэг оюутан байх үе үед бол энэ Цэцэржийн номын санс тэр төв номын санс тэр энэ манай прогноз төвийн номын сан тэргээд олон номын сангууд дүүрсэн тийм. Одоо яаж юм бэ? Яг тэр Одоо яхаа өдөртөө яг байнгын өдөртөөг бол 253 300. Одоо чи хүмүүс ChatGPT гээд гэрийн даалгаврыг хэлчихдэг. Тий. Тэгээд оюутны яг шалгалт тий. Оюутны шалгалт яг нөгөө сурагчдын амралтын үеэр бол уншигч маань 500 800-аар авчихдаг. Тэгээд энэ жил нацаг дорж 120 насны ой болж байгаа. болж байгаа. Тий. Тэгээд биднээс ойгоороо шинэ өргөтгөлөө ашиглалтанд оруулна гэж. Энэ яг хуучин байснараа л Яг хуучин анхны баримлан тий. Цээж өргөнд нь байгаа. Тий. За. Тэгээ танай хамт олонд амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээ бас манай шинэ өргөтгөл Тэгээ энэ айгуу гоё үг шүү. өсгөөс сурсан үндсээ. Өсгөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл, даш дөржийн нацаг дөрж гэдэг үгээр бүгдээрээ залуучууд номын санд одоо боломжоор ирж үйлчлүүлдэг болёо. Энэ богино видеонууд бол мэдлэг биш гэдэг одоо сүүлийн үед одоо нөгөө алдарт Илон Маск ч өөр хэлж штэ. Тэгэхээр ерөөсөө хүн суур мэдлэг олж авъя гэвэл энэ заавал энэ номын юугаар номын орчинд өсөх ёстой. Бид нар хүүхэд байхад 2 дугаар, 3 дугаар ангид байхад нэг номын санд удаан суусан хүүхдүүдэд номын сан нөхөргээд ийм надад байгаас намайг ч хүмүүс айгу ном уншдаггүй л гэж байсан гэж ойлгоод байгаа шүү. Ном уншдаггүй хүмүүс. Манай картыг 5 номын санг нэг картаар үлчилдэг. Тэгээ ийм Монголигаар нийлэгч болно. Хэрвээ итгэхгүй бол би маргааш өөрийнхөө 87 онд номын сайн нөхөр гэж авч ирсэн үнэлгээ ингээд постлно гэдгийг хэлье. За баярлалаа. За баярлалаа.